Загварбар зочны цагаар үргэлжилж байна. Газууртын ордыг ашиглах ноёнуудыг тусгай хамгаалтанд авах асуудлаар байгаль орчны төлөөлөх хуульчдын холбооноос зочин урьдсан байна. Оройн мэнд үзэгчтэй цаг хөтөлбөр зочны цаг болонгаар хүргэлж байна. За бид энэ студид Монголын байгаль орчны төлөөлөх хуульчдын холбооны эдийн тэргүүн туяа цэцгийг хурж оролцуулаад байна. За танд энэ өрөөнд мэдээ. За баярлалаа. За тэгэхээр сүүлийн бас нэлээд идэвхтэй яригдж байгаа ноён уулыг дасан гацууртын орд гэж яригдж байгаа. Тэгээд энэ хүү уулыг бол одоо улсын тусгай хамгаалтанд авах яах вэ гэдэг асуудал яригдж байгаа. Энэ асуудал юу нь явц нь ямар шохон байна мэдээлэл өгөөч. За гацууртын орд гэдэг асуудлыг ярихаас өмнө ганцхан тооцоол хийх нь зүг баг. Канадын Торонто хотод төвдөө Central Gold компани хоёр охин компани гэдэг. Нэг нь бол Borog Gold компани, нэг нь Central Gold Mongolia компани. Тэгэхээр ноён уулд бол Central Gold Mongolia компани бол хоёр тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. За энэ хоёр тусгай зөвшөөрлийг одоо та бүхэн мэдж байгаа. Одоо битүүний урд өдөр буюу одоо Монгол улсын нэг стратегийн ордод хамруулж урт нэртэй хуулийн хэлийн зав бүсэс суулж авч гаргасан. За ингээ хаврын чуулганаар тухайн одоо хоёр гацууртын ордоос төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудал 2 удаа ороод 2 удаа буцсан. За буцхол бол үндэслэл шалтгаанууд нь бол тэнд бол нэгдүгээр усны одоо их зангилаа газар байж байгаа. Дээр нь түүх соёлын өв асуудал байж байгаа. Дээр нь байгаль экологийн тогтоц байж байгаа гэдэг юм. Дээр нь одоо тухайн одоо ордуудын техник эдийн засгийн үндэслэл буюу одоо ашигт малтмлын нөөцийн асуудал гэдэг юм уу. Энэ одоо тооцоо судалгаа одоо төрийн эзэмшлийн хувь хэмжээний асуудлаараа бутсан. За ингээд Гардхүүгийн баяр сайхны одоо санаачилсан одоо улсын тусгай хамгаалтанд авъя энэ газрыг гэдэг асуудал бол 6 сард яригадаад тэгээд чуулган хаагдсан. За 9 сард бол улсын тусгай хамгаалтанд авах үндэслэлээ бол байгаль орчин ногоон хөгжил аюул жуулчлалын яам бол гаргаад за өнгөрсөн 7 хоногт засгийн газраас бол жигжид сайд Бат зэрэг сайд хоёрт бол за уул уурхай талаасаа тэр төрийн эзэмшлийн хувь хэмжээний асуудал байгаль орчин талаасаа улсын тусгай хамгаалтанд авах үндэслэлээ гаргаад ирээ гэдэг ийм асуудал яригдсан. За энэ 7 хоногийн 4-р өдөрт энэ асуудлыг ярилцахаар улсын хурлын нэгдсэн чуулганы тав дээр бол гарсан байна. Тэгэд одоо бол хоёр талын байр суурь одоо нэлээд нийгэм төсөвчлөлдөж байна шүү дээ. За нэг талаас бол одоо цөөх гэж ярих юм уу нэг хэсэг бас төрчд бол одоо энийг бол одоо ингээд цаашд нь 50 тонн нөөцтэй одоо алтны нөөцтэй гэж байгаа тийм энэ газрыг бол одоо ингэж эдийн засгийн эргэлтэнд оруулах нь зөв юм а гэж ярьж байгаа. За зарим хэсэг нь бол одоо бас яг энэ Монголын өв түүх соёл бас энэ газрыг бол одоо тэр чигээр нь хадгалж өгөх нь зөв юм а гэдэг байр суурийг илэрхийлж байгаа шүү дээ. Энэ дээр таны байр суурь. За нөөцийн асуудал бол их хэрэгэлзээ бүхий байдаг. Нөөцийг бол одоо их хуралд оруулсан эдийн засгийн тооцоолоор бол 50 тонн. За дээр нь бол одоо бас боломжит нөөц нь 25 тонн, 75 тонны асуудал ярьдаг. За яг эрдцээл мэрэгжлийн зүйлээр батлуулахдаа бол бодит нөөц бол 55 тонн, боломжит нөөц буюу одоо байж болох нөөц нь 20 тонн. Ингээд нийт бол 75 тонны нөөц яригддаг. Гэвч хамгийн харамсалтай нь энд бол 75 тонны асуудал яригдахгүй. Энэ бол 115 тонны асуудал байгаамаа гэдэг ийм асуудал гаргаж байгаа. Тэгэхээр энэ техник эдийн засгийн үндэслэл нь өнөөдөр одоо ашигт малтмлын газар дээр байдгүй, олон нийтэд тодорхойгүй. Яг энэ нөөцийн судлагдсан байдал өөрөө эргэлзээ бүхий байдаг. Тэгэхээр бид нар бол өнөөдөр 50 тонны асуудлыг ард түмэнд одоо хувь хүртэх юм яриад байгаа боловч одоо ачир дээр 100 тонн ч юм уу 115 тонны асуудал гэдэг. Энэ бол ил болох ёстой юм аа. Энийг одоо Торонтогийн ч юм уу одоо тэр хааны хөрөнгөний бирж дээрх асуудал, хувьцаа эзэмшигч дээр байгаа тэр асуудал дээр за компьютерийн орд болон энэ Central Gold-ийн одоо тусгай зөвшөөрлийг одоо олон улсын санхүүгийн байгууллага ч юм уу барьцаан тавьж одоо босгосон хөрөнгө мөнгө энэ дээр одоо оруулсан тэр мэдээлэл энтрийг үндэслээд үзэхээр энэ 75 тонны асуудал нь өөрөө эргэлзээд төрүүлж байгаа. Тэгэхээр ийм эргэлзээтэй тийм ээ асуудлыг өнөөдөр бид нар оруулж ирэх үү. Тэгэхээр одоо юу гэдэг нь бид нар 100 кил алтыг тооноор 100 кил алт өнөөдөр 5 сая доллар. Тэр тонны асуудал зөрүүтэй гарч ирж байгаа. Нэг дахь асуудал нь. За хоёр дахь асуудал нь бидний одоо 224 мянган жилийн түүхтэй Хүнүү гүрний анхны төр тулсын Евразийг холбожсэн том түүх соёлын асуудал тэнд яригддаг. Хамгийн хачирхалтай нь Central Gold компани ноён уул орчим одоо Монгол улсыг сургуулийнхнаар судалгаа хийлгээд энд бол түүх соёлын өв байхгүй маа гэдэг ийм асуудал яригдтыг. Тэгэхээр ашигт малтмлын хуулинд бол одоо соёлын одоо түүх дурсгалын зүйл байх юм бол тусгай зөвшөөрөл туслахт хүртэл заалтай байдаг. Гэтэл одоо энэ оны 15 оны 8 сард одоо түүх археологийн хүрээлэнгийн авран хамгаалахаас бол судалгаа хийгдсэн. 4 том судалгаа хийгдээд тухайн одоо стратегийн ордод авсан 2 орд дээр одоо 8 одоо илэрч байна гэсэн ийм асуудал гарч ирсэн. Энэ тайлангаа бол засгийн газарт хүргүүлсэн. За тэгэхээр энэ түүх соёлоо бид нар судлахгүйгээр түүх соёлоо бид нар гадныханд одоо өнөөдрийнхөө одоо олж ирэх 5 төгрөгөн дээрээс
одоо устгуулах ийм аюул нүүрлээд байгаа. Тэгэхээр энэ 2009 онд урт нэртэй хууль батлагдсан тийм ээ. Ойн сан, усны их бүрэлдэх, усан сан бүхий газар ашигт малтмал хайх ашиглагыг хориглосон. Энэ бүсэд энэ орд одоо өөрөө ордог, бүхлээр ордог. Тэгэхээр бас орон нутгийн тусгай хамгаалтанд бас бүхлээрээ ордог. Тэгэхээр энэ ордыг олборлуулах эцсийн одоо ганц арга нь бол стратеги ордод оруулж сугалж авч үлдэх байсан. Суглаад аваад үлдсэн. Одоо үйл ажиллагааг нь хөдлөх гээд төрийн эзэмшлийн хувь хэмжээ гаргах гэхээр ийм гацаанд орчод байгаа юм. Нэгдүгээр тал тусгай хамгаалтанд байна. Дээр нь түүх соёлын өв байна. Тэгэхээр бидэнд бол энэ бурхан халдан уулыг та бүхэн мэдж байгаа хан хинтийн ууланд байдаг. Энэ Чингисийн үеийн өвийгээ бол бид нар хадгалж хамгаалж чадсан. Чингис хаан бол 13 дугаар зууны түүх. За тэгвэл энэ хүнүү бүрний түүх гэдэг бол манай одоо язгуур түүх байгаа. Язгуур түүх соёлын асуудал энд яригддаг. Тэгэхээр 1995 онд бол хан хинтийн уулыг тусгай хамгаалтанд авсан. За 12 онд дахиад өргөтгөл хийсэн. Өргөтгөл хийхдээ яг одоо энэ маань өөрөө нэг хан хинтийн уулын одоо үргэлжлэл юм байгаа шүү дээ, ноён уул маань. Тэгэхээр яг 2012 онд тусгай хамгаалтанд авах гэтэл ноён уулын одоо тухайн зөвшөөрлөөс одоо 80 км-ийн зайгаар таслаад авсан. Уул нь бол бүхэлд нь агуулах тухайн үед яригдчихсэн. Тэгэхээр яагаад одоо тасалж авсан асуудал вэ гэдэг асуудал харагдаж байгаа шүү дээ. За энэ 2009 оноос хойш урт нэртэй хууль гарснаас хойш энэ Централ Голд Монголиа гэж компани бол ажилласаар л ирсэн. Тухайн ойн сан бүхий газарт бол 55 км замаа тавьсан, дэд бүтцээ тавьсан. Гэтэл үнийн чанар дээр бол урт нэртэй хуульд ороод тийм ноён уулын орчин байгаа 17 тусгай зөвшөөрлөлтөд адилхан л үйл ажиллагаа зогссон байх хэрэгтэй асуудал. Тэгэхээр эдний одоо захирал Жон Касаков хэлсэн шүү дээ. Бид нар бол улс төрчдийг лоббидж жагаад энэ хуулийг өөрчлүүлнэ гэдэг. Тэгэхээр энэ хуулийг өөрчлүүлэх энэ олсоо шийдсэн чулуу бол энэ хугацаанд яваад 12 оны тэр тусгай хамгаалтанд авах өргөдөх боломжийг хаасан байна, тийм ээ. За энэ хугацаанд өнөөдөр одоо тусгай хамгаалтанд оруулаад ирсэн асуудал дээр хүртэл харагдаж байна л да. Тэгээ яаж харагдаж байна вэхээр за байгаль орчин аялал жуулчлал ногоон хөгжлийн яамнаас бол 33 мянган га газрыг байгалийн нөөц газраар авъя. За энд түүх дурсгалын газраар нь бол 104 га газрыг авъя гэдэг ийм саналыг одоо судлаачид маань үндслээ гаргаад оруулсан байна. Гэтэл энэ асуудлыг өнөөдөр баяр цогт өргөн барихтаа тухайн одоо Централ Голдын 2 тусгай зөвшөөрлөө стратеги ордод хуулиусаар авсан гэж бид нар үзээд байгаа юм. Энэ одоо ордыг хасаад коридор гаргаад тойруулаад их хурд өргөн барьж байна л да. Тэгээд нэг талдаа бол иргэдэд юу гэж хэлэх нь вэхээр тусгай хамгаалтанд бид нар ноён уулаа авчлаа. За төрийн эзэмшлийн хувь хэмжээ бол одоо өнөөдөр яригдаад байгаа 200 ч юм уу 400 сая доллар эдийн засаг хүндрэлтэй үед хэрэг болох нэ. Энийг авчия гэдэг ийм асуудал тавьж яана л та. Тэгэхээр энэ нь бол энэндээ гол биш юм аа. Бид нэр өнөөдрийн олох ёстой ашигаас ирээдүйд одоо ирээдүйн хойчдоо өвлүүлжүүлдэг, ирээдүйн хойчдоо түүх соёлоо авч үлдэх ийм асуудал яригдж байгаа. Харамсалтай нь энэ асуудлыг ярихгүйгээр өнөөдрийн энэ тусгай хамгаалтанд оруулах гэж байгаа асуудлыг ингэж одоо булангартууд ч саармагжуулж байгаад л одоо бид нэр гол сэдв яригдах байх гэж бодож байгаа. Тэгэхээр бас танай байгууллагаас хамгийн сүүлд хизээ бас яг газар дээр нь очиж ажиллав. Мэдээж одоо бас нутгийн иргэд болон удирдлагууд бас ямар шоухан санаа бодолтой байх шүү. Тэр ер нь бол манайх яг эрх зүйн талаас нь судалгаа мониторинг хийж байгаа. За 3 удаа очисон энэ хугацаанд хамгийн сүүлд бол 9 сард очисон. За сая бол бид нэр 10 сарын 7-нд энэ ноён уулын бүс нутгийн түүх дурслалын дэлхийн өвд бүртгүүлэх хадгалж хамгаалахад тулгарч буй асуудал гэдэг асуудлаар бол бид нар онол практикийн баг хурал хийгээд эндээс бол энэ зөвлөмж энэ одоо тохимол гараад байна. За энэ асуудал нь бол өөрөө дэлхийн өв асуудал. Манайх бурхан халдууныг дэлхийн өвд бүртгүүлэхдээ ЮНЕСКОд бол бас энэ хүнүүгийн соёлоо бол оруулсан. За тэгээ 15 оны 1 сард бол урьдчилсан одоо дэлхийн өвийн жагсаалтанд орсон ийм асуудал байгаа. Тэгэхээр бид нар өнөөдөр дэлхийн өвдөө бүртгүүлж хадгалж хамгаалах асуудал ярих байтал тэнд байгаа одоо Канадуудад олборлуулах асуудал ярих чинь гэдэг нь өөрөө их том ашиг сонирхлын зөрчил байна гэж харагдаж байгаа. Дээр нь одоо бид нар энэ судалгаа мониторинг хийж байхад тухайн одоо ордуудын байгаль орчинд нөлөөлөх байдлын наривчлсан үнэлгээ, менежментийн төлөвлөгөө энэ төр бол 2009 оноор хойш байдаг. 2012 онд байгаль орчны багц хууль өөрчлөгдсөн, аудит хийгдээгүй, үнэлгээ тайлан одоо хууль номын дагуу хийгдээгүй, техник эдийн засгийн үндэслэл нь одоо тодорхой биш. Ийм асуудлыг зүтгүүлж байгаа асуудал нь өөрөө зөвхөн одоо нөгөө Бороо Голдын 55 наалдыг татваргүйгээр одоо бид нар гаргасан ш доктортой байдлын гэрээ гэдэг. Тэгээ доктортой байдлын гэрээгээ ч одоо дүгнэдгүү. Дээр нь одоо тэр 55 наалтаа олборлуулсныхаа дөрөв хэдийн хэмжээний хүнцэл болон цайнатын хор хөнөөлийг монголчууд аваад үлдсэн бэ гэдэг асуудлаа дүгнэхгүйгээр дараагийн одоо нэг усандаа байгаль орчин журмын хэсэг гэмтэрэгрүүл ороод ин гэж харж байгаа. За баярлалаа. Үзэгч та бүгдээ зочны цаг болон хүргэлээ энэ удаад Монголын байгаль орчин төлөө хөгжлийн холбооны тэргүүн түгээх зэрэг болцлоо.